Юу цааманаха 2026 оны 4 сарын 26-ны өдөр болж байна. За бид өмнөсөө Португалоос нийслэл Лисбон хотноо газарлаа. Цаг 8 цаг 37 минут болж байна. Ер нь нар жаргалтай байдалтай. Тэгээд өмнөсөө яг буугтай яг амжилт толгойд орж ирээд газ лидлээр хоолоо авах хайхаас нүмгээд лидлээр 7 евроор хоолоо авлаа. Ер нь нарийн аюул хамтхан юм шиг санагдлаа бас. Бараа бүтээгдэхүүнүүд нь маргаасаас тухтаас гиснэ. За тэгээ яг одоо хаашаа явж байгаа нөхөр мэдээж эхлээд столиго чекинг хийчихье гэж бодож байна. Манай стол эндээс одоо 20 гаруй минутын алхалтын зайтай. За тэгээд 20 минут алхахад бас гоё шүүтэй шинэ газар амар гоё дулаахан байна. Нэг тийм нэг гоё нэг халуун юутай байгаа даахгүй. Салхин нэг гоё бүлээлсэлтэй нэг гоё мэдрэмж өгдөгтэй зуны оройн тэр гоё мэдрэмж байна. За тэгээд мөн Лисбон хотч юм Барселона хотыг бодох юм бол хамаагүй жижиг алхаж болохоос хот болохоор өдрийн пасс авсангүй ер нь бүх цагууд алхсан гэж бодоод тэгээ нөө ганцхан нэг өндөр нөө Есүсийн хөшөөдтэй та бүхэн мэднэ. Тэр хөшөөн дээр очиход автобусны төвлөлт хэрэг болох стор бол гайхаа гэж бодож байна. Өнөрөөч буудлыг чеклээд тэгээ гадуур Лисбонт шинэ годомжоор алхацгаа. Яг дэлгүүрийн чилээс авсгаа тэгэхээр нэг бургер авсан. Нийтдээ нэг 6 евро. Тэгээ манай хастаж юу материал явуулдаг тийм ээ. Тэгээ хэд ингэж найл тэгээ тоонхтой нэг сууж энэ лобби нэг юм байна. Зяагаад бургер маань бэлэн болсон. Чилээс авсгаа тэгээ андаас өдөртөө хостанд болоо юм. Гайхах шиг болдог юм дээ. Заасан хатар. За хоол идчихлээ. Тэгвэл одоо л ороод зүйтэй. Гэтэ баг өнөөдөр гадагшаа шатах юм одоо 9 цаг 30 болж штэ. Нэлийн ядарстай да Арсланаа удаж алхацсан. Чадах юм уу чадахгүй ч бодгоо л шүү энэ. Цаасаа хараад би ч ядчихсан яриад энэ. Хүмүүс маргааш төлөөс гэрч хүчтэйгээр Лисбон явуулж алхацгаа хавцгаараа багаж болсон. Яг юм ийдсэн ч л ядарснаа мэдэрд юм. Юм ийдсэн зүгээр аим ядраа. Отоос энэ за зоолт өөрөө л аим бохч байна. So we're going guys. Сахонт чамрлаа гэж хэлмээр даа өөрөө бүр арай дэгсэн байлаа. Энэ Португалч ямар хаалт юм бэ? Амар хаалт дээр биччихгүй 8 онцгоос сагаас хэлсэн байхгүй болсон. Тэр өөдөө сахан Лисбоноор тэмнэ. Өөдрөө бичлэгийг нэг өдөр Лисбоноор өнгөрөөгөө дуусгах гэж бодож байна. За ингээд Лисбоныг ингээд ерөөхдөө нь харж эхлэхэд би одоо хаана яваад байгааг мэдэхгүй байна. Явцсан хамгийн түрүүнд Лисбоны төв талбаараа очиж үзье гэж бодлоо. Ер нь хотын хэр гоё уур амьсгалтай ирч хүчтэй гэдэг нь бол төв талбай дээр болж байгаа үйл явдал цугласан хүмүүс тэр бүгдээс нь харж болдог. За тэгээ би бол төв талбай руу насгаж байна. Нэг 15 минут алхах байх. Төц болгоос Европын хаасаагүй. Тэр нь бол төцүүд нь ихэнхдээ хүнсгээс бол жолцтой зориулсан байдаг энэ Европт. Яг нөгөө ураг тасалгааны ургамал ч юм уу тэгээ сувнэр усундаа мундаах нь түүнээс яг 100% хүнсэн цаар зарцуулагдсан байдаг одоо тамхи тариа байвал байна. Тэгээд ер нь ихтэй юм сувнэрж болгоцсон. Европын бол төцөн дээр тогтдоо. За одоо өөр яг төв годомжууд тоцох шүүн дэлгүүр болсон юм шүү. За тэгээд энэ бас нэг хөрхэн газар байдаг. Энэ болохоор Санта Джоста лифт гэдэг. Энэ нэг баг хэмжээний мөнгө төлөөд энэ элеватораар дээшээ өгсөд дээрээс хотыг харах гоё харавцтай гэх юм. Хин гоё газар байдаг. Даа чинь тур зураг хаалтгаа барьсан байгаа. Тэгээд одоо хинч дээшээ гарахгүй зүгээр юм хүмүүсээр үздэг ганц хоёр зураг дараалдаг газар болсон. За төв талбай дээр нэрлээ. За яг төв талбай дээр хамгийн амар хаалт энэ хаалга байлаа. Йоо шít юу юм бэ? Лаач штэ. За тэгээ энэ юу нь бас үнцэг годомж юм байна л да. Жуулч муулч явдаг. Энэ годомжийг би бол чеклээгөөсөө би жоо тэндээс ирчлээ. Ууч байгаагүй яа. Эндээс ирэх юм ирмээр юм байна. За энэ бол бас эвгүй бас арк айгүй том юм байна. Нэлээд том. Нөгөө Барселонагийн ялалтын арк шиг л өндөртэй. Арк жоох өндөрч магадгүй. За тэгээ татвар талбай дээр одоогийн байдлаар одоо ихэнх арк гэж багтсан байна. За энэ муу адил Португалийн хааны өшөөгөө байрлуулсан байна. Ер нь нэлээд detail сайтай гэдгээр ерөг гоё бичигдсэн байсан юм шиг. За нэг мэдээж далайн хэрэг Португалч одоо халуун орны далайн хэрэг Лисбонч одоо битүү ус шүү дээ. За ингээ энэ үнцээс харах юм бол насраг гоё харагданаа. Ингээл
Гой талбай байна уу өстөж гин. Харин энэ нь жоох юм чулуугарын сул юм чулуунуудтай хайргнуудтай байдаг ядаргаатай юм шиг. За тийм дэстэй Лисбон гэх юм бичсэн байна. Тэр нь очихараа. Оо. Энэ усан мөрчсөн шүү дээ. За тэгээ өдөр тийшээ тэгээ зараагийн завхад тийш очно алдарт христтэй ус харагдаж байна. Асар том. Нүсэр идэг дээ тэр. Тийш очно. Тэгээ Лисбон очсон. Тэгээд талбай маань юм хөө. Йоо. Бас араас гоё байна. Далай сая иргэрүүгээ турдаг болохоор аяа гоо сэтгэлтэй байна. За манай Лисбоны тугуудамжаар алхаж байна. Нэр нэг юм авчихсан манай Португалч Кристиано Роналдо ахын нэрээр нот төрсөн нот шүү дээ. Марцсан шүү Роналдо ахыгаа. Роналдо ахын одоо хоц хэрэглэмэр л одоо хаасайгүй л байгаа хэрэгтэй. Тийм ч харагдаж байна. За энэ годомж бол ерөнхийдөө бол ингээд хөлөөлөх юм лээ ихтэй. За тэгээ хөл өмгийн бааха. Яаж ч хөл өмг сонирхдаг бол тэнийг юм аа. Би чинь уг нь хөл өмг сонирхдаг бол энэ Испани, Португал гэдэг ч бол хөл өмгийн нутаг шүү дээ. Барселона ороход бас битүү Марсагийн хувцсан мөсгөл хаасаагүй тэгэл хөл өмг сонирхдагт бол баг тэр багуудынхаа стадионд орж морууд бас сонирхолтой байсан баг. Би ч одоо хөл өмг сонирхдаг болохоор мэддэг мэрэгэн цохор мэдүүд дэрэн цохор шүү дээ хөл өмгч. Энд Time 28 гэдэг Тарамбай байдаг 28 дугаар. Тэр Тарамбай болохоор аюу алдартай Лисбоны маш тийм байгалийн тусгал хуучны газруудаар тэгээ нарийн годом модмаар явдаг тийм алдартай тайм байдаг. Тэр таймд нь сууж үзэх хэвээр тэгээ ер нь аюу их хүн амтан тийг байдаг болохоор зарим тусалтай хүн авахгүй явах байдаг. Тэгээ бид явж эхлэл дээр нь очих гэж бодож байна. Тэр таймны тусгалын эхлэл дээр нь очиж суугаад тэгээ юу ч сан тэр таймаар нэгсэг сайхан явж үзэх ёстой. Бас заавал их ёстой зүйлүүд нэг байгаад байгаа юм аа. Тарамбай цух 28 дугаар таймд. Тэгээ одоо 28 дугаарын Тарамбай цухаар ахиж байна даа сайхан. За бодол дээр ирлээ суух. За Time 28 бол тэр харагдаж байна. Тэгээ нооч нартаа ингэж яваад нэгээр ингэж яваад бүр тэнд тусч. Яа 진짜 сайн ахна. Ингэж ихсэн Time замдаа бол хүмүүс ахгүй. За замээ болохоор шидлээ. Энэ баг 30 минут баг хүлээгээд орохоор тийм утаа баг. Ихээ уцаа ш. Тэгээ бүр жоохон авд юм ш. Time найзах тийм жижиг ганцхан таймер хийж хаавас. Ганц таймер яваад. Тэгээ газ таймер ямар болдогтой багтдаж 3-3 нэвсэн бодсон шүү дээ. Тэгээ орой чеклэнэ. Тэгээ орой төсөөтэй энэ жуулцчихоо энэ юмудаа үзэгтэй би бас юунд нь яа. За тэгээ манай Лисбон чи юу нэг уулрах газар нэлээ уулрах газар болохоор автобус гэсэд тайм явдаг. Тэгээ мөн уртан шатматайгаас аюу гоё ингэж тавьж өгснөөр бол бидний ядралтай хүмүүсийн асгалтыг бас шийдсэн байна. Гоё байна. Дараагийн очих газар руу явцгаая дөө. Дараагийн очих газар маань Готик сум байгаа. Зүгээр л Готик сум биш. 1700 оны донд үед газар хөдлөлтөд бол бас сөөрж дээвэр нь носон байгаа. За тэгээ дээвэргүй Готик сум болсон гэдэг үзсэн. За тэгээ одоо бол ер нь бол яг сумын үйл ажиллагаад явуулдаггүй зөвхөн музей зэрхүү болгоцсон тийм. Ер нь бол музей шиг болгоод зөвхөн оршин хүмүүс сонирхдаг тийм газар болсон байна. За тэгээ тэр өөрмөц дээвэргүй Готик сумыг очиж хэрэгтэй. Нөгөө лифт чагттай юм уран зурагтай юм шүү дээ. Уран зурагчтай энэ хөөрхөн хөшөө мөшөөтэй. Тэнд хоёр цахлаа шүү. Тэндээ нэг тойлмол босцсон. Ах болчихноо. За дэж өгсөн даа нөгөө сүмрүүгээ. Өгсөр газар маа үнэхээр нэр толгод ихтэй юм аа. Лисбон бүр. За тэгээ энэ бүр нусан балас малгасыг хүртэл тэр чигээр нас музей олгоо өргөчих юм аа. Бас аавал сайхан. Басахгүй. Энэ хаалттай юм шүү дээ носч. Энэ хүртэл асгалчаа. Юу л үү. Тийшээ багт орцсон. Тийшээ л үз. За энэ. За нас Готик сум маань үүдний таяагс мөн байна да. Зөв наашил гэж. Одоо хэмтэл авах хэрэгтэй. Багтаа өрөөгнөөсаа. Улаан евро юм байна. Улаан евроос 2800 төгрөг. За доорсоорсон. Юу нөх дээ. Яа хатаа бэ? Хай туслаа. Усаач аммаар хасаа. Энэ дараас 그래서 사위야 해서 사무소 저야. 제 알아들었어요. 떼고 그랬다고. 거기는 газар хөдлөлт 1755 оны газар хөдлөлт дээгүүргөө болоод за яцгаа ярьшиг биш шүү мөзөө болгодог. Тэгэл одоо ингээл айгүй хүн зорчдөг. Борлогддог мөзөө. Энийг бол зассан бол энэ шиг ашиглахгүй л байх. Сонирхолтой. За ингээ хоёр талаараа болохоор жоохон
музей зурх болгоод энэ дээрх олдуруудаа ингээд тавьсан бай. Янз бүрийн болснууд байна. За тэгээ энд бас болж байна. Энэ биш үү? Аа. Хүнд Катаринагийн шиж штэ. Дуэртэ хааны охин Катарина гэж битгүү таараа. Тэрний болсон. Ингээд тойроод дүрэн жижиг сайж үзрөө тэг юм жижиг. Нэг тийм яваад тахаа бол байхгүй. Үнэн заасан. Сайшигээ бас ингэж харагдана. Агаас тэгтээ сайхан сан байна уу? Энэ дотгошоосон байгаа даа. Энэ яадаг гэдэг нь дотгошоор доо. Энэ дотор газар аваад байгаа юм шүү дээ. Нургаад ингэ бахан хүмүүс болснуудтай. Айс. Заас ивгүй. Тэгээд ишиг бас үзэн. За сайхан үзэн нэр л мэдсэн. Вау. За ингээл буухан дотор ингээл дуусах юм байна да. Хүмүүс амьдралдаг чи. Ингээл чаавс бүгд хэм дөө. Энэ бүхний дараа нэг чулуун хон дотор л дуусчихсан. За та төрлөө бас аюу хөөрхөн музей байна. Би бас яг музей чи би яг музей талаас нь хараагүй сүм талаас хараад байна. Энэ чинь бас Лисбон хотод байгаа цорын гац археологийн олдор болон арт хосолсон музей гэж байна шүү дээ. Тэгээд музейн түүхийн талаар малаар бас хөөрхөн сүүлдээ хэлсэн мэлсэн дээр харуулж аюу хөөрхөн юм байна уу. Таалагдлаа. Сүмээс хад олдорууднаас эвгүй олдор бас байна. Нэр орохдоо сая ондотой би ч нөгөө энэ студентэнд 5 евро гэж байна. Тэгээд шууд нөгөө Унгарийнхаа студент онолыг харууллаа 2 евро хөнгөлөөд 5 еврогоос авчлаа. Авс болж юм. За одоо дараагийн очих газар байна. Одоо явсан Лисбон катедралыг очиж үзье гэж бодож байна. Тэгээд Алмафа зүгэл заах. Алмафа гэдэг бас нэг дүүрэг байгаа. Хэсэг дүүрэг байгаа. Тэр хэсэг болохоор суучны бас аюу тийм нэг нарийнхан гудамж гэдэг нэг хуучны хэсэг болсон хотолгонд л байдаг. Одоо Барселонагийн Готик Квартал гэдэг шиг газар байгаа байхгүй юу. За тийшээ очив. За тэгээ нөгөө Есүсийн гишүүн дээр очив. Тэгээ буцчихрээ оройхон тийшээ тайм 28 дээрээ сууна гэдэг. За тэгжээд л өнөөдөр дуусах байхаа. Бас харин юу идэхээ бас мэдэхгүй л байгаа тийм. Тэр нь олон да. За энэ байгаа байхгүй нөгөө тайм 28 ч юм. Тэгээ ганцхан юм яваад байхгүй. Ганцхан юм явах ч ямар хүн багтах вэ? Чаастай. Яач нэг. За зүгээр төрөний католик сумтай таарлаа. Ийш орж бүндөө сонирхцоохоо. Хийц хурж байгаа. Лисбон катедрал. За 7 евро гэнэ. За байлаа. Одоо яхад сүүл мөнгөс хаашаа. Энэ хонцоо байхгүй. Энэ бол энгийн нэг л байгаа. Яа, халуун байна шүү. Ямар бодрын халуун юм бэ? За ингэ. Дэшиг өгсөд батмаагаар авахтай. Лисбон хамгийн хооч хэсэг. Мама дүргэж хатнаа. За энэ дээрээс нь утагт гарч юм хөө. За тэгээ алфамаа дээгүүр нэг хүмүүс нэг хүчтэй толцох гайл. За Португал Лисбонд далаа иргэ. Холланда. Синод доош алхахадс ч ядуулч оролт төрч байч. Доош дэлгүүр орч юмш байхгүй болоод хүмүүсийн царай нэг барааттай хүмүүс харагдаад. Тэгээ солонгос асуудын царай мараа өндөр биеийнхаа бүгд ижлээ тий. Таас бүх асуудыг хэрэгтэйчүүдийн өндөр найдлах, өснөс асалтны адилхан, хувцсны адилхан. Эмэгтэйчүүд нь тасалгаа бид ч одоо бүгд нэг юм цэцээс яар ижлэх юм бэ? Асууд мараг. Нэр ганцаараа явж байгаа шүү. Баахан хосод хаас уур өгнө шүү.
гэдэг ядж яхад нэг жоохон эрчимнэрийг алдагдаад байсан шүү. Барселоногоос гараад гэрээсээр 3 хоносоо дараа жоохон уур өөддөг шүү. Айлс. Атад Барселона жоохон гүцэх болсон жоохон бүр ядраачихсан болоод байна л да. Үе энэ яараа өшөө байна. Энэ цэргийн дээр ингээд тэг юу гэж насаарсан зэрэг болгож байгаа юм аа яаж байгаа тий. Тэсний энэ халтай булчин хийцлэл мэтлэл одоо лааж штэ нөгч байгаа. Тэр энэ бүр лааж штэ. Хүмүүст баримл хийцлэл. За би яг одоо нөө алдарт авраг Иесус Христийн өшөөрөө явах автобусны буудлын руу жоохон зайтай юм байна. Тэндээс очиод 2 автобусын суух билет аваад тэр нэг бүр гараад байт юм аа. Лисбоноос гараад гэсэн. За тэрийг үзчихээд нэг юм болчиход та. За тэгээ Португал улс маань бас юугаар алдартай Пасталта Ната гэх те. Одоо энгиндээ бол эг тартаар зөвхөн Португал эг тартыг бол амтлахгүй явах юм бол бас алдчихсан. За тэгээ болохоосоо эг тарт авчихдээ тэгээ дараа хоол иднэ. Тийм ээ. Ямар халуун байна? Халуун дөр нозоороод байх юм. Нозоорсон өдөр. За бас баахан алхаж ирлээ. Сана Христос байна уу энд? Бас боцрын өндөр 110 м өндөр гэж байгаа. За тэгээ мөн тэр дээр нь гарч болно. Тийм бол бас Лисбон хотыг дээрээс тарах боломжтой. Тэгээ яг одоо би бол энэ чинь бол Лисбон хэсэгт нь бол байхгүй. Лисбон хэсэгт талын Алмата гэдэг газар байгаа даахгүй одоо нэг олынхоо цааталт нь. За тэгээ билет нь ямар үнэтэй бөөмөд. За энэ хайр бол зөвхөн бол даал моднуудыг бол нэлээд тарьсан. Өндөрлөг газар гой салхитай байна да. За урдаас нэг харъя. Тэгээ билетний ямар үнэтэй мтэй чаваас билет нь 2 евро юу болоосоо гарч болох юм. 2-оос дээш бол бас тэнэг юм аа. Ингэхгүй. За билет бол 8 евро байна оо. 8 евро бол яриад тэнтнээ бас яриад читсэн. 8 евро гэсэн. Яа за урдаасаа нэг юмрхүү. Оо яа өдөр өндөр юм бэ. За заавал тэ тэр дээр гараад байх шаардлагагүй юм чинь. Угаасаа ялгаа байхгүй л энэ өндөрлөг газар байна шүү дээ. Урдаас ингээл Лисбоны дээрээс харчих юм шүү дээ. Эндээс хангалттай яригчнөө. Илүү өндөр гал бүр тэнэг л харагдах юм. Эндээс бол янз бүр яригчтэй. Өө дээш гараад хаар шаардлага гал. Бас халуун газар шүү бас нэр үнэхээр. Тэр халуун газар яа. За өөрөөгөө нэг дээрээс тэгчихээ. Ингээд би ирлээ шүү. Лисбон. Батсан. Тэгээ сайхан сүйдэрлээ төвч сайхан юм оо сайхан. Энэ хүмүүсийг ажиглаа. За. За тэгээ лифтер нөгөө 8 евро төлсөн лифтер гарч байгаа хүмүүс энд ингээ очлоо зогсож байна. Тэгээ хүмүүс нарилж марлаа энд зураг хөргөө дараалаа. За Google Map хугацаагаад амар гоё хоолны газар болсон. Одоо би Алмата гэдэг энэ арай жоохон туристик биш хэсэгт байгаа байхгүй юу? Тэрнийхээ хотын төрөө би одоо 10 гаруй минут талхаж юм бол ингээд 100 очтгоо локал хүмүүс гэдэг тийм хоолны газар байгаа юм. Тэр дотор нэг аим дэжгүй хоолны газар олчлаа Google Map-аас. Тэрийг очиж туршиж заяа. Өөр нэг 10 евро болох уу гэж бодсон. За 10 евроор хоолцчихдөө. Тэгээ өнөөдөр нэг 10 евроор хоол идээд маргааш нэг бодлого нүүр гаргаж цааш байгаа тийм өнгөр авчих юм чи. Гацхаа 10 евроор гоё хоол идэж жоохон enjoy хийж хоол идэх. Тэгэхээр хоол enjoy хийж үзсэн бас. Вэ ч одоо нэг иймэрхүү газар алхаад байна л да. Нэг байхгүй. Саяг нэг гоё газар очсон. Тэсэн чинь нэг бас гоё газар биш байна орцсон. За тэгээ хоолт нь гоё юм байлгүй дээ гээд нэг эмээ сууч юм тэгэхээр халуу гэдгсэн чи өө уур жуулаад байгаа юм уу яагаад байгаа юм бэ гэж. Нэг тогооч ч юм хаашаа одоо нэг ажиллаж байгаа бас гоцтой шүү. Тэгэл инглиш гэсэн чинь уур жуулаа намаагч шүү. Мохаа гараа харж мараа. Тэр бас шаашаа гараад энэ тоот замцсан шүү. Хөөд заах газар. Тэр одоо яаж ч сайн ревю багс бөөм. 4.4-ээр үүсгэж байгаа. Хөвчөж писта кебаб болж тарах юм байна да. Бүр стресстэй лайчих. Орой. Йоо, заа ямар ч юм маш хэрэгтэй газар нөө. 7.5 еврогоор дабл крем ахтай бургер. Тэгээд нэг ундаа хүмүүстэй л бас айгу боломжийн дийл байгаа байхгүй. Тэгээд яаж nachчлаа бүлээгээс олж. Европт нэг годомжоор харц суух нь бол хамгийн классик л да. Бүр. Би хахад годомжоор суудаг нөөсөө нэг сан тэнэг санагддаг байсан нэг. Ил суугаад байгаа юм шиг. Сүүлдээс тасчтай юм байлээ те. Годом сууч гоё очтой юм байна. Европ калчер юм даа годомжоор сууж годомжтой хүмүүсийг ажиглах нь. За, дотоод таваараа. Бас юу шийдвэ шүү.
Одоо ингээд соус нэг өгчдөг. Энэ бас гоё шүү дээ. Соус нэг өгчөөр өөрөө соусанд харуулаад соус чинь сайн хэвтэй. Бүрмээс игэлнэ. Бүрээр бол өөрнөө яг стандартны хэмжээтэй нас бэжүү. Яа, хатэрнгуйс авахгүй бүр араас насраад одоо. Гоё. Заасан хоолой идчихлээ. Одоо буцаас нөө Лисбон руу гарах уу да. Тэгээд цаг юу нэлээд гайгүй орой болчихсон 6 цаг болчихсон. Tram 28-ийн оч ирэн гайгүй болсон байх гэж найдаж байна. Тэгээд Tram 28-дээ сууж үзэл. За тэгээд жоо хасгаад тэгээд Magneto Postkart авчихлаа. Тэгээд өдөр босмахаа гэж бодож байна. За хоёртай тэгээд сайн сууж байгаарай. Есүс цаа. Би юуцаа. Лисбон. Ингээ нартай мөртлөө аягаа сүүдрээ алах гоё юм а тийм хотон зай. Нар нэлээ боломжтой. Тэгээд бүтээ сүүдэр. За энэ байна да. Жинхэнэ Португал Pastel de Nata. Pastel de Nata итгэл тас. За авчлаа. Сайхан тухтайг шиг суугаад авч байгаа гэдэг тийм. Авсаах юм. Сайхан санаагаараа гэж. Энийгээ тэгэхээр мартчихсан шүү дээ. Л өөр юм бодсон. За трендээс сууж муучаад тэгэндээ мэгэн. Шуутаад ирлээ. Нэг одоо дөрөв. За зоочртой үсэн орой дөө бас гайгүй болчихжээ бас өглөөнийхөө одоо 20 минут бол батах шиг шүү дээ. За энийг амсаа дөө таартай амсаа. За энэ байна. Батхан маш гоё жоо гаднан гоё кранч. Авто аим гол. Португал. Ямар нэгэн партаа шүү. Мартчихсан мартчихсан. Тэр өмнөд партаа гоё юм уу? Гоё таартай. Португал байсан амсаа байсан. Одоо Португал Tram цолцоод бас. Өөр Португалаар бас зорилго болчих гэдэг. Ятан Tram 28 одоо айгүй нэг дээр үеийн хуучны ретро хэмээн агуулсан байдгаараа айгүй гонцгой онцлогтой хон болон согттой тийм орчин үеийн биш хуучнараа. За тэгээд классик шарамгтой. За мөн Лисбон хотын бүх сайхан гоё түүхийн туслах газрууд нарийнхан гудмуудаар явдаг. Тэгээд нэг нийтийн тээврийн мөнгөөр гоё sightseeing гэдэг тоор өгдөг. Тэгээд автобусан дээр явдаг шиг тийм моментыг бас мэдрэх боломжтой юм аа. Тэгээд цаг мөх байхгүй гоё явах бас сайх сэлүүхэн. За энэ дараагийн дараа сууж магадгүй юм шиг байна. Йоо, за эцэст миний суух хэлж ирлээ guys. Би хүлээж чадлаа. Йоо, тогтолж ш тас. Тэр бишээс юм шүү дээ 12 гэдэг дугаартай. Хүмүүс андуураа суугаад гавдаг лээ. Гайхаад явдаг лээ. Яа. Падева. Гайхаад явдаг зэрэг ч юм. Би орж суусаг байсан. Энэ утлаа хэрэг суугааг л тэр гайхаад байна. Танаас ингээд 40 минут үлээж миний орчноос бас 40 минут үлээсэн шүү дээ. Яг гэртээ шилжиж байгаа 8 минут буруу цаамдаа суугаад байгаа гэдэг л нэр. Хэсгээр ингээд л болсон байх таа. 5-6 минут хэсгээр ингээд яваад ирлээ шүү дээ. За чихнээсээ минээс авах Tram 28 мэдлээ гэж. Давтах нь бас юм гоё модон давтах мотоцикл байхгүй дээр юм. Салматын тараад байгаа. За тэгээд аялаад өчтэй хотор. Бодолтой аяга ойлголцсон. Хотод уу агаад. Хотод гэж байгаа юм шиг. Тэгээд бороо яваа бас үнэхээр мөн шааргаамаа. Дөөс сууддаг. Уудлыгаар нэсээ өрөөс нэлээд сүцээ баг. За вуучлаа. Энэ зогсож байгаа. За баяртай Tram. Тэгээ автомат буцаа болчихлаа. Томгоо хацтай сөнөр харъя зөтөө. Сөнөр нь зөвхөн ингээл нөгөө бив дээр уцаа ирж байгаа юм да.
Фэшн годын дээврийн өнгө мөнгөнд бүгдээрээ бичлэх юм тий. Зөв нүд тулаахаа өнгө мөнгөтэй. Тэгээ цаашаа ингээл талаа. Юу шийдэлтэй. Надад бол комфортгүй тийг санагчаастай. Яг ингээд юм үзэж харъя гэж зуурчсан тий. Юм үзэж харъя гэдгээс илүү зүгнээс ажил цугаал тэгээ амрын гэдэг надад их тус хөвтэй гэдэг юм бол тэгэхээр санагдсан. Юм хямдхан дээр тийм дасаа иргэнч байна. Тэр халуун орно, голтойгоо ойрхон, устайгоо ойрхон, модтойгоо ойрхон тэгээ болохоор яран бас дэжүү газар санагдлаа зүгээр сайхан амардаг. За тэгтээ юм хүн халуун амарх гэдэг бас зөндөө байдаг л таа. Йоо, сэс мадрасаа боллоо guys. Нэг манитаа үзчихсэн чинь нэг нь унаад хаграад гөөлөг. Тэгээ баацтаа нэг барьсан багнад нөгөө хоёр манитаас нэг нь унж хагараад нэг нь нөгөө татчихсан. Баацтаа нөгөөт явахаар боллоо. Тэгээд тэр нөгөө унгасан манитаа хитээ бас энэ нэг ороос тэгээд нэг ороос манитаа юм чи хүү 2 евро гэж хэцтэй юм да мутаг. Тэгэхээр би юу солиороо тэд 1 евро гэдэг хэлчих юм байна. Тэр энэ чи Португал. Яа my god. Өтөд Португалийн маягтай үйлдвэрлэлээс сууж байгаа юм гинэ. Машин хамгийн маягтай хөгжөөг улс нэр Португал байна тхүү. За бодо сонгоо ихсэс нэр авах маягтай олдохгүй нэр 60 цавган зурлууд нэгэн төрүүлэх гэдэг маягтай авлаа нэр. Тэгээд нөгөө хагас чи 2 евро. Миний авах чаж 2 евроог донгосоод мудаагч. Тэгээд яг чи нэг 1.5 1.5-аар бодох 3-аар. Тэгээ очиод за яг нөгөө би бол ойлгоод байгаа. За зөв хагасын одоо төлөөтэй гэсэн чи бас чи үнэ юм байна очиж. Тэгээ очиод мөнгө төлөх гэсэн өстөө. Гүйлх байгаа л 2 евро байна гэдэг яг 2 евро зоосоор 2 евро гэл тэгэл таарлаа. Тэг нэг юм тооцоо. Ямар оор юм. Зөвхөн Португал хоцох үед өстөө. Бүр энэ хогийг чинь бүр Португалд үйлдвэрж байгаа болохоор л хог байна өстөө. Хятад үйлдвэрлэл хамаагүй дээр байгаа юм. Хэлбэр санагдаад бүр оор. За буцаа төв талбай дээр ирлээ. Энэ жоохон сууч шилэрч байгаад харида. За юу нэг хийгс утсан бүх юм ажиллаатай Португалд. Тэр маргааш унтас ирэл тэгээд өдөр нэг аль гадшаа гарч мэдчихэл тэгээд онголгоо сайн буцъя. Харьцчил юм хийв. Хараа тэнтлээ. За айл цугаалга болоод байгаа юм уу? Хичээл сургалт явагдаад байгаа юм уу Европт. Юу байлаа. мондөг. За нас гаргаараа. Хөл байна та. Португал бас Лисбонт нэмэрхүүл газар байт юм байна да. Зайга Португал улсын нэслэлээс ба та бүгдээ сайхан аяллаа. За тэгээд төв талбай дээр бэлтгэхэд дуусгая гэж. За тэгээд дараагийн бэлтгэх хүртэл түр баяртай guys. Бүгдэнд нь ажил үйлс сурлах хөтөлбөрт нь амжилт хүсье. Олон сайхан аяллыг бол хийгээрэй. Гоё аялж бусдуудтайгээрээ ганцаараа чамаагүй, олоолаач чамаагүй те. Хоёулаач, гуруулаач, хариулаач чамаагүй шиг аялаарай. Тэгээд юу н улсуудаас голлоггүй аялал бас зүгээр хаа гэж бодож байна. За баяртай guys. Bye.